Байцгаана уу? Бид энэ удаагийн видеоор 2025 оны физикийн шинэсийн хөлбөрийг ярих гэж байна. За нэгдүгээр дасгал багжийн хуваарийн үн болон хэмжилтийн утгыг олно гэж байна. За тэгэхээр эндээс ингээ харах юм бол хуваарийн үн гэдэг маань бол шугам хоорондын зай. За тэгэхээр бол эндээс ингээ харах юм бол энэ хоёрын хоорондын зай гэсэн. Тэгэхээр энэ бол 0.2 вольт. За тэгээд заалтыг нь харах юм бол эндээс 2.4-тэй. 2.4-тэй. За ингээд C хөлбөр. За 2-оос 6 дугаар даалгавар нэг графиктай юм байна. Графикийн аль хэсэгт бижиг дуудаашрах хөдөлгөөн хийсэн бэ гэж байна. За тэгэхээр энд бол хурд дуудаашрж байгаа учраас энд бол CD гэсэн хариулт байна. Графикийг ашиглан нийт хугацааны турш дах биеийн дундаж хурдыг олно гэж байна. За тэгэхээр VT-ийн диаграм дээр ашигласан дүрсийн талбай явсан зам болдог. За тэгэхээр энд бол 2-2-ын үржүүр 4. За энд бол 4-2 гэдэг тооны дундаж тоо бол 3. За тэгэхээр 3-ыг 2 дүржүүлнэ гэсэн үг. За тэгээд энд болохоор 4-ыг 6 дүржүүлээд яа тэгэхээр энэ зай бол 6 байна. 6 дүржүүлээд 2 тугаана гэсэн үг. За ингээд бодох юм бол 4 дээр нэмэх нь 6 нэмэх нь 12. За ингээд бодвол нийтдээ 22 м зам явсан байна гэсэн үг. За 22 м-ийг нийт хугацаанд нь хуваана. Дундаж хурд гэдэг бол нийт явсан замыг хуваах нь нийт хугацаа гэдэг. За ингүүл 2.2 м/сек. За BC хэс бид үйлчлэх хүчийг олно гэж байна. За BC хэсэгт гэдэг маань бол энд харагдаж байна. Энэ байна. Тэгэхээр энд бол хүч олно гэдэг маань бол бид нар хурдтгалыг оллоод хурдтгалыгаа массаар үржүүлнэ гэсэн үг. F тэнцүү m. За масс нь бол 3 кг. За хурдтгал бол эцсийн хурднаас хасах нь анхны хурд, хуваах нь хугацаа байна. Тэгэхээр 4-өөс хасах нь 2, хуваах нь хугацааны өөрчлөлт нь 2. За ингээд бодох юм бол энднийг болоод тэгээ хүчний хэмжээ 3 ньютон. За энд бол 30 гэж байна бас тий. Тэгэхээр дугуулгатаас анхааралтай байх нэ. За AB хэсэгт биеийн хөдөлгөөний тоо хэмжээ гэж. За хөдөлгөөний тоо хэмжээ гэдэг маань бол энд яригдж байна. Тэгэхээр хурд бол тогтмол байна. Хөдөлгөөний тоо хэмжээ гэдэг маань M-ийг үрчгэн V. За тэгэхээр масс нь бол 3 кг. За тэгээ хурдад 2 дүржүүлэх юм бол 3-2-ын 6 болно гэсэн үг. За юм. За C хэсэгт биеийн кинетик энерги ямар байх вэ гэж. За тэгэхээр C гэдэг маань бол эндээс харах юм бол хурд нь 4 гэж харагдаж байна. За тэгэх юм бол бид нар кинетик энергийн томьёог бичих юм бол mv квадратыг хуваах нь 2. За масс нь 3 үржих нь 4-ийн квадрат хуваах нь 2 байна гэсэн үг. 16-ийн 8 тоо 2 тугаад 8. Тэгээд 24 гарч иж байна гэсэн үг. За хадаасыг бахиар таслахын тулд хүний гар 20 ньютон хүч гаргажээ. За тэгэхээр бак гэдэг маань бол нэг юм байгаа. За тэгэх юм бол энд 20 ньютон хүч үйлчилсэн байна. За тэгээд энүүний уртын хэмжээ 10 см. За тэгвэл 2 см зайд хүч үйлчлэхэд ямар байх вэ гэж. За тэгэхээр бол энэ дээр бол хэлбэр механизм дээр бол бид нар хүчийг үржих нь мөр тэнцүү байх хэвээр. Энэгээр бодно. За тэгэх юм бол 2 см гэдэг чинь 5 дахин багасч чинь тэгэхээр хүч нь 5 дахин ихснэ гэсэн үг. Тэгэхээр 100 ньютон. За зурагт үзүүлснээр бөмбөлгүүдийн масс харгалзан 1 кг, 2 кг, 3 кг, 4 кг байна. Квадратуудын талуудын урт нь А юм байна. Тэгвэл массын төвийн байрлалыг олно гэж. За тэгэхээр энд бол харах юм бол x тэнхлэг, энд бол y тэнхлэг байгаа. За тэгэхээр бид x, y тэнхлийн дагуу энэ томьёогоор бодох нь. За ийм 4 гэдэг маань бол 4 кг масстай. За 4 кг масстай. Энд бол 1 кг масстай. За энд бол 3 кг масстай. Энд бол 2 кг масстай. За ингээ харах юм бол энэ тэнхлэгийн хувьд тэг шинтэй байна. Тэгэхээр юу болж ийн вэхээр яг y тэнхлэгийн хувьд харах юм бол хоёр талд нь 5 кг масстай буюу яг энэ голдоо байна. Тэгэхээр 2-1 А-тай байна гэсэн үг. Y тэнхлэгийн хувьд. За ингээд 2-1 А-тай, 2-1 А-тай энэ хоёр хариултаас сонгох нэ. За ингээд x тэнхлэгээд үл бид нар бодчихъя. За x тэнхлэгийг бодно гэдэг маань юу болж ийн вэхээр 1 кг масстай биетийн байрлал А. За 2 кг масстай биетийн байрлал мөн адил А. Тэгэхээр нэгийг үржих нь А.
Хэдүүлээ. Хурдан бодох учраас 1-ийг үржих нь А, нэмэх нь 2-ыг үржих нь А. Тэгээд 4-ийн байрлал x-ийн дагуу ингээ харах юм бол 0 байна. За 3-ийн байрлал мөн адил 0. За тэгэхээр хуваахам нийт масс. Нийт масс нь 10. Ингээ бодох юм бол 10-3 буюу бидрийнхаар А хариулт болно гэсэн үг. За ангар гэргийн татах хүчний хурдтгал G тэмцүү 3.7 ньютон кг. За тэгэхээр энэ нь бол юу гэсэн үг гэхээр 1 кг масстай биетийг 3.7 ньютон хүчээр татна гэсэн үг. Тэгэхээр 1 кг масстай биетийг ангараг 3.7 ньютон хүчээр татна. За ингээд яаралт. За 10-аас 11 дугаар даалгаварт нь 20 кг масстай хүүхэд 5 секунд гүйхэхдээ хурдаа 2-оос 8 м/сек хүртэл нэмэгдэх хүүхдийн импульсыг олгож байна. За импульс гэдэг маань дельта P, энэ нь бол m үржин дельта V байна гэсэн үг. За тэгэх юм бол масс нь бол 20 байна. За 20-ыг үржих нь 2-оос 8 гэхээр 8-аас хасах нь 2 гэсэн үг. Ингээ бодох юм энэ чинь 6, тэгээд 20 дөрвжүүлэх нь 120. За хүүхдийн гүйцэтгэсэн ажил ба гаргасан чадлыг олно гэж байна. За ажил гэдэг маань бол хүчийг явсан замаар үржүүлнэ. Нөгөө талаас бол энергийн өөрчлөлт гэж бас үзэж болно. Ажил гэдэг маань бол энергийн өөрчлөлт. За тэгвэл бид юу гэж бодох вэ гэхээр 20 кг масстай биетийг үржих нь энерги өөрчлөлт гэдэг нь mv квадратыг хуваах нь 2-ын өөрчлөлтөө гэсэн үг. За тэгвэл масс бүгд нь оочс гаргачих. Хуваах нь 2. За тэгвэл бид нар 8-ын квадратаас хасах нь 2-ын квадрат байна гэсэн үг. 8-ын квадрат маань 64. За тэгээд энэ 10-ыг үржих нь 64-өөс хасах нь 4. Гэх юм бол 60-ыг үржих нь 10 буюу 600. За ингээд бодох юм бол ажил нь 600 жуулт ганц хариулт байна. За тэгээд энийг бид нар хугацаанд хуваачна гэсэн үг. За 12-оос 17 дээр нэг график байгаа юм байна. За хатуу төлөвт байгаа нафталины температур хугацааны хамаарлыг графиктор харуулв. Нафталины масс 4 кг, анхны температур 54. За энд ингээ харах юм бол 54 градус байгаа юм. За AB хэсэгт ямар үзэгдэл явагдаж байна вэ гэж. За энэ дээр бол халж байгаа юм байна. За ингээд халах температур өөрчлөлт явж байгаа учраас хална. За D цэгдэх температур Кельвин ба Фаренгейт хуваараар илэрхийлнэ гэж. За D цэгийг харах юм бол энэ 90 градус Цельс. За тэгэхээр 273 дээр бид нар 90 градусыг нэмчих юм бол энэ бол Кельвин температур болно гэсэн. 263 Кельвин. За энэ дээр бол Кельвин дээр бол градус гэдэг тэмдэглэгээ бичдэггүй байгаа. За тэгэхээр 363 хандурч. 363-таа 2 хариулт байна. Фаренгейт болох юм бол Фаренгейтийн хуваар маань 1.8-ыг үржих нь за Цельсийн хуваар байдаг. Цельс гэдэг нь 90 градус, тэгээд нэмэх нь 32. За энийг ингээд бодно гэсэн үг. За 90-ыг үржих нь 1.8, нэмэх нь 32. За ингүүл 194 градус Фаренгейт. Градус Фаренгейт гэж хэлдэг. За ингээд яаралт. За AB хэсэгт нафталин 124.8 кJ дулаан авсан бол түүний хувийн дулаан багтаамжийг олно гэж. За AB гэдэг нь энд байна. За тэгэх юм бол Q тэмцүү MC delta T гэдгээр бодно. За энэ температур өөрчлөлт. За тэгвэл хувийн дулаан багтаамж гэхээр бидрийнхаар C. Тэгэхээр Q хуваах нь M delta T. За масс нь энэ бодлогон дээр 4 кг гэж өгсөн байна. Тэгэхээр 124.8 хуваах нь 4. Үржин температур өөрчлөлт 54-өөс энэ 80 руу очиж байна. За ингээ бодох юм бол энэ 26 градус Цельс гэсэн үг. За тэгэхээр 124.8-ыг хуваах нь 26 хуваах нь 4. За эндээс 1.2 гарчиж байна. 1.2 кж байна. За дээрх нафталины дулаан багтаамжийг олно гэж. За дулаан багтаамж гэдэг маань C гэж тэмдэглэдэг. Энэ нь болохоор Q хуваах нь дельта T гэсэн үг. Q хуваах нь дельта T. Тэгэхээр энүүний нэгж маань бол жоулыг хуваах нь градус Цельсээр тодорхойлогддог. Тэгэхээр бол энэнд бол юу гарч ирсэн бэ гэхээр 1.2 кJ
кг градус гэж гарч ирсэн. Тэгэхээр энийг бид нар массаар үржүүлчих юм бол энэ гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр массад үржүүлэх юм бол 1.2-оо 4-т үржүүлнэ. Тэгэхээр 4.8 буюу энэ гарч ирнэ гэсэн үг. За энэ дээр бол нэг жоохон утга тоорноо барих хэрэгтэй. За энд ингээ харах юм бол 3 утга тоорн, за энд 4 утга тоорн өгөгдсөн байна. За тэгвэл бидний өгөгдөл маань бол энд 4 утга тоорноор илэрхийлэгдэх хэрэгтэй юм бол ингэж бичигдэнэ гэсэн үг. За тэгэхээр хамгийн бага утга тоорноор хариуг өгөх хэрэгтэй. Тэгвэл ядаж энэ дээр бол бид нар 4.1 гэж бичих юм бол энэ дээр хариултыг ингэж мянганы наривчлаар биш 4.8 гэж 2 утга тоорноор илэрхийлнэ гэсэн үг. За энд болохоор 1.2 ч юм уу тий. Хамгийн бага утга тоорноор хариуг тодорхойлох хэрэгтэй. За дээрх навтлын хайлтаа 600 кJ дулаан авсан бол түүний хайлахын хувийн дулаан. За хайлахын хувийн дулаан Q тэнцүү m ямда. Ямдаг болох юм бол Q-гээ масстай хуваачна гэсэн үг. Тэгэхээр 600-аа бид нар 4-тэй хуваачна. Ингээд 150. За юм хариулт. За BC хэсэгт явагдах үзэгдэл дараах бөмбөг зургийг ашиглан тайлбарлана уу гэж. За тэгэхээр бидний BC гэдэг маань бол энд байна. За халж байгаа тэгэхээр энд бол хайлах үзэгдэл болж байгаа юм байна. Тэгэхээр эндээс молекулуудын за хэтэрхийх учраас бол энэ бол хий төлөв юм шиг байна. За тэгэхээр хийгээс шингэн шилжиж байгаа гэхээр BCl болов уу гэж бодож байна. BC. За энэ бол яг зөв илэрхийлсэн бас диаграм биш байна. За 0.831 м3 эзэлхүүнтэй сав дотор 27 градус Цельсийн температуртай 20 г гели байв. Түүний даралтыг тодорхойл. Гели молийн масс 4 г моль. За даралт гэдэг маань PV тэнцүү /RT. За тэгэхээр P тэнцүү массыг хуваах нь молийн масс, U гэдэг маань массыг хуваах нь молийн масс. Тэгэхээр 20 г-ыг 4 тохиомл энэ бол 5 моль. За тэгээд 5 моль үржих нь 831. Үржих Кельвиний температур 27 градус Цельсиус дээр 273 нэхэр 300, хуваах нь эзэлхүүн 0,831. За энд ингээ хуваах юм бол 10. За тэгээд 1510-д үржүүлэх нь 15000. За ийм хариулт байна. За тэр үндэ намгийн 1-р хуулийн томьёо ялна. Гаднаас өгсөн дулаан дотоодын нэрийн өөрт болон хийн гүйцэтгсэн ажил зарцуулагдана гэж тодорхойлогддог. За тэгэх юм бол ийм хариулт маань энд байна гэсэн үг. За Карнегийн дулааны идеал хөдөлгөөн нэг циклд халагчаас 150 кJ дулаан авав. За тэгэхээр ер нь хөдөлгүүр маань бол бидэрт халаагуурын бие, тэгээд хүргүүрийн бие, тэгээд ажлын бие гэсэн 3 бие гэдэг. Тэгэхээр энерги хадгалах хөлбөмбөл нь халаагуурын дулаан маань ажлын болон хүргүүрийн дулаантай тэнцвүүлнэ. Тэгэхээр нэг циклд халаагчаас 150 кJ гэж байна. За тэгэхээр энэ маань бол 150 кJ байгаа юм байна. За тэгвэл 600 Кельвиний температуртай байжгаад хүргүүр нь 400 болсон гэж. За тэгэхээр ашиглуулын коэффициентийг бол халаагуурынхаас хасах нь хүргүүрийн дулаан, хуваах нь халаагуур гэж бодж болдог. За энэ нь бол юу болох вэ гэхээр T1-ээс хасах нь T2, хуваах нь T1-тэй тэнцүү болчихдог. За эндээс ингээ бодох юм бол 600-аас хасах нь 400. Тэгээ хуваах нь 600 гэхээр 3-1 болно гэсэн үг. Тэгэхээр ашиглуулын коэффициент гэдэг маань бол 3-1 байна. За эн чинь нөгөө талаас бол ажлыг хуваах нь халаагуурын дулаан болдог гэсэн үг. Тэгэхээр 150 кJ чинь 3-1 буюу ажил нь 50 J болно гэсэн үг. 50 кJ. Тэгэхээр энэ дээр бол 50 кJ хүргүүр нь тэгэхээр 100 кJ байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр 50 150. За ингээ бодохгүйгээр баг анханасаа бид нар шууд хариултуудыг хараад нийлбэр нь 150 байх хэрэгтэй хариултыг шууд сонгочихно гэсэн үг. Энэ нийлбэр нь 150-аас их, энэ их бага, энэ ихтцэн байна. Тэгэхээр угаасаа зөв хариулт яах нь энд гарч иж байна гэсэн үг. За дараагийнх нь тааруулах дасгал байна. За резистор гэж байна. Резистор гэдэг маань эсрүүцэл байгаа. Электроныг удирдах уу гэсэн утгатай бөгөөд электроныг удирдах жолоодлогыг захилах юм биш байна. Эсрүүцэл гэсэн утгатай бөгөөд за нэгийн бие юм байна. Нэгийн бие.
За нэгийн биетэй хариултыг шууд харж идвэл урд их нь тулд. За энд 2 хариулт байна. За дараа нь диод гэж. Диод маань хоёрын электроныг удирдах гэсэн утгатай бөгөөд электроникийг удирдан жолоодсноор цахилгааны гүйдэл болон хүчлийн талаас давтамж фаз гэх мэт параметрыг дамжуулан мэдээлэл боловсруулж ямар нэгэн үйл гүйцэтгэх төхөөрөм буюу за энэ арай биш юм байна. За хоёрын Е-г нь харчих. Цэник зөгчийн урсгалын чиглэлийг хязгаарлал гэж элемент гэж. За тэгэхээр энэ дээр бол хоёрын Е юм шиг байна. Цэник зөгчийн урсгалын хязгаарлагч элемент. За хэдүүлээ гэрлэн диодыг харчих. 3 дээр гаднаас үсэн P-ийн шилжилтээр гүйдэл дамжихуйд гэрэл цацруулах хагас дамжуулагч элемент. Гэрлэн диод маань гэрэл цацрах. Тэгэхээр 3C хариулт зөв байна. Ингээд үзэх юм бол бидний хариулт зөв 21C байна гэсэн үг. За зурагт үзүүлсэн хүчтэй хуваагч хэлхээ 5 ом 3 ом эсрүүл бүхий 2 резистороос тогтноо оролтын хүчтэй 8 вольт бол гаралтын хүчлийг олно гэж. За тэгэхээр R1 R2-ын харьцаагаар хүчтэй хуваарлагдана. V1 V2 байна. Тэгэхээр R1 R2 маань 5 3 байна. Тэгэхээр хүчтэй маань муу адил 5 вольт 3 вольт байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр энэ гаралтынх дээр 3 вольт байна гэсэн үг. За дараах хүснэгт аль логик элемент вэ гэж. За 1 ерөөсөө аль нэг байхад 1 гарч ийнэ гэдэг чинь энэ бол OR. За 24 дээр ийм логик илэрхийллийг бүлийн альбомын адтгал ашиглан хэлбэрчлэнэ гэж. За эндээс хэдүүлээ харж агаад төсөөтэйг нь бодъё. За энд B-ийн үүсгэл C байна. За эндээс нь тэгвэл B-ийн үүсгэл C гаргачихъя. А дээр нэмэх нь А-гийн үүсгэл B-ийн үүсгэл үржих C бүлүүлж болно те. Тэгэхээр энд B байна, C-ийн үүсгэл муу адил C-ийн үүсгэл байна. За нэмэх нь B тэгээд нэмэх нь C-ийн үүсгэл тэгээд А дээр нэмэх нь А-гийн үүсгэл. За тэгэхээр эн чинь нэг нөгөөх нь төв байна гэсэн үг шүү дээ. Үүсгэл байна гэдэг чинь. Тэгэхээр аль нэг болчиход энэ ерөөсөө шууд нэг болчихдог. Энэ нэг. Тэгэхээр B-ийн үүсгэл дээр C нэмэх нь B C-ийн үүсгэл байна гэсэн үг. За ийм хариулт маань C байна гэсэн үг. Соронзон орны индукцийн векторын нэгж соронзон орных чинь Тесла. За соронзон орны зүгээс гүйдэлтэд дамжуулагч үйлчлэх хүчний чиглэлийг олно гэж. За тэгэхээр бид нар баруун гарын дүрмээр тодорхойлогдно. За энэ баруун гар гэж. За энэ гүйдэл. За энд соронзон орны индукц үйлчлэх хүч F. За ингээд таад маань гүйдлийн дагуу эрх руугаа байрлуулад N-ээс S руу буюу дээшээгээ 2-оо байрлуулна гэсэн үг. За тэгэх юм бол 3 чиглэлийн дагуу үйлчлэх хүч гарч иж байна. За 4 Тесла соронзон орны индукц шугамд перпендикуляр байрласан 3 м хүртэ дамжуулагчид 2.4 ньютон хүч үйлчилж байна. Тэгвэл гүйдлийн хүчийг олно гэж байна. F тэнцүү IBL синус альфа. За тэгэнгүүт бид нар эндээс перпендикуляр гэж байгаа учраас энэ бол 1 болчихно. Тэгэхээр I-г олох юм бол F-ийг хуваах нь BL байна гэсэн үг. F нь 2.4 хуваах нь B чинь 4 L чинь 3 12 туваана гэсэн үг. Тэгэхээр чинь 0.2 За энэ дээр ингээд 0.2 гарч иж байна. За А зэгт цахилгаан орны хүчлийн вектор хаашаа чиглэсэн байх вэ гэж. За цэнэгүүдийн хэмжээ ижлэгч. За нэмэх цэнэг орныг гадагш чиглэнэ. Хасах цэнэг орныг дотогш чиглэнэ. За тэгэхээр хасах цэнэг нь илүү ойрхон байгаа учраас илүү их цахилгаан орны хүчлийн вектор модулаар их байна гэсэн. Тэгэхээр 2 руугаа байна гэсэн үг. За 3-ыг үржих нарын хасах 6 зэрэг кулон эерэг цэнэгт үйлчлэх хүч нь 1.2 ньютон бол энэ цэгт үйлчлэх цахилгаан орны хүчлэгийг олно гэж. F тэнцүү QE. Тэгэхээр E-г олно гэдэг чинь F-ийг Q-д хуваана. Энэ яг бидний F тэнцүү EMG гэдэгт яг төстэй. За
За F нь 1.2 хуваах нь 3 30 нь 10.6. За энэ ингээ хуваах юм бол 0.4 гарч ирнэ. 0.4-ийн 0.1 чинь ингээ хасах 5. Тэгэхээр 4-ийг үржих нь 10.5. Хүрдвэрлүү гарах юм бол нэмэх 5 зэрэгт болно. За тэгээд C хариулт. За зурагт үзсэн хэлхээний ерөнхий эсрэг үзэл А, Б, С-ийн хоорондох хүчтлийг олно гэж байна. За энд 1 Ом, энд 3 Ом, энд 4 Ом. За I3 нь 1 ампер гэж байна. За энэгээр гүөхөдөл 1 ампер. Тэгэхээр дээдлийн хэсэг маань цуваа олгогдсон буюу ерөөсөө 4 болчихно гэсэн үг шүү дээ. Тэгээд 1 ампер. Хүчтлийг олно гэдэг чинь энэ дээр унж байгаа хүчтэл чинь энд унж байгаа хүчтлийг адилхан. Тэгэхээр шууд 4 бугаалт. Ерөнхий эсрэг үзэл нь 4 учраас 2 болно гэсэн үг. За тэгэхээр 2 Ом 4 вольт. За B. Дараах агуулгуудыг зөв харгалзуулна гэж. За долгионы урт. Ижил фазтай зэрэгцээ 2 зэгийн хоорондох зай. За нэгийн B. Долгионы давтамж 1 секундэд хийх хэлбэрлийн тоо 2-ын E. За ингээд 1-ийн B 2-ийн E-тэй хариулт. За ингээд шууд харчих шиг. За дараах зурагт өгсөн долгионыг ямар долгионыг үзүүлсэн бэ гэж байна. За эндээс бол тууш долгионыг харуулсан байна. Бүршийг харуулж байна. За тэгээ хэдэн долгион орсон бэ гэж байна. За тэгэх юм бол эндээс ингээ харах юм бол нэгтэрсэнний хоорондох зай 1 долгион. Тэгээд ингээ харах нь 1. Тэгэхээр 2.5 долгион буюу тууш 2.5. За ингээд. За далай гүнийг хэмжүүлэх ямар дуу ашигладаг вэ гэж байна. За тэгэхээр энэ бол ультра дуу ашигладаг. Тэгээ ультра дууны ойх үзэгдлээр хэмжиж байна гэсэн үг. Ультра дуу ойх. За 30 м/сек хурдтайгаар явж байгаа эмнэлгийн тэрэг 620 Гц-ийн давтамжтай дуу гаргаж зогсож байгаа хүний тэрэгдүүр өнгөрөв. Эмнэлгийн тэрэг ойртох үед хүн ямар давтамжтай дохиог хүлээж авах вэ гэж байна. За хүн маань бол зогсож байгаа юм байна. Эмнэлгийн тэрэг нь явж байгаа. Тэгэхээр үүсгүүр нь хөдөлж байгаа гэсэн үг. Тэгэхээр давтамж тэнцүү C нь 340, ажиглагчийн хурд 0. За тэгээд ойртож байгаа учраас бол давтамж ихсэх хэрэгтэй. Тэгэхээр хуваар бол яах вэ гэхээр багасах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр 340-оос хасах нь 30. Тэгээ үржих нь 620 байна гэсэн үг. За энэ хоёр ялгуур чинь 310 энтэй хураагдах юм бол энд 2 гарч ирнэ. Тэгээ 340-ыг 2 дөржүүлэх юм 680 Гц. За Y тэнцүү 2 синус 2 π-тэй омега хуваах нь Vx P хуваах нь 2 гэсэн хэлбэртэй механик долгионы тэгштэл өгөгдөв гэж байна. За долгионы тэгштэл өгөгдсөн юм байна. Тэгштлээс долгионы хэлбэллийн үеийг олно гэж байна. За тэгэхээр бид нар бол ерөнхий хэлбэрээ бичих ёстой. Y тэнцүү A синус омега T нэмэх нь Kx нэмэх нь P гэсэн хэлбэртэй байдаг. За омега гэдэг маань 2π хуваах нь лямбда. К гэдэг нь долгион тоо бөгөөд энэ чинь 2π хуваах нь T. Юу нь болохоор долгион тоо нь болохоор 2π хуваах нь лямбда. За энэ бол цикл давтамж гэж ярьдаг. За тэгэнгүүт бидрийнхаар бол T бол 1 байх юм бол энэ гарч ичнэ гэсэн үг. Эндний тавьчих юм бол омега гарч ич байгаа. Тэгэхээр үе нь бол 1 секунд. За механик долгион 5 м/сек хурдтай тарж байсан бол долгионы уртыг олно гэж. За тэгвэл юу маань долгионы урт гэдэг маань V тэнцүү лямбда хуваах нь T байгаа. Тэгэхээр V нь 5 байгаа. Лямбда хуваах нь 1 гэсэн үг. Тэгэхээр лямбда нь муу адил 5 м. За долгионы императивын зураг дээрх хар цэгээр тэмдэглэсэн 6 цэгийн алинд нь императивын минимум үүсэх байгааг тодорхойлно гэж. За ингээд энэ бол дандаа яг тасраагүй зураас нь бол долгионы максимум буюу энийг дүрсэлдэг.
Тэгэхээр минимум үүсгийн тулд бол юу болох вэ гэхээр ингээд max тэгээд минимум 2-ын огтлцол байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр бол энэ A бол max болж байна, B бол minimum болж байна, C max, за энэ max, D minimum. За энэ minimum. Тэгэхээр биднийхэр бол D байж гин, B байж гин, F байж гин гэсэн үг. За G бол хоёр хотгор нийлж гин гэсэн үг. Тэгэхээр доошоо минимум гэдэг чинь яг нэг максимум нөгөөх нь минимум буюу үргэлж ингээ устгаж идэг тэр тохиолдлыг бид нар минимум гэж байгаа. Тэгэхээр BDF зэрэг байна гэсэн үг. BDF ингээд хариулт. За дараах графикийн ямар хэлбэллийг харуулсан бэ гэж. За тэгэхээр бол энд завсрын төлөв болж байгаа доктортой гарч ирж байна. За тэгэхээр энэ бол алгадмал хэлбэлцэл болж байна. Зургийг ажиглаад тусгалын өнцгийг олно гэж. За тусгалын өнцөг гэдэг нь нормал харуулцах өнцөг буюу 2. За ямар линз ашиглан биеийн дүрсийг гаргасан бэ гэж. За тэгэхээр доош харсан дүрс бол дандаа бид нар шууд мэдэх ёстой. Энэ бол цуглуулж линз дээр гэдэг. За ингээд авчна. Тэгээд бие линз хүртэлх зайг ойролцоогоор тодорхойлно гэж. За тэгэхээр эндээс бол бид нар параллелаар тусан цацраг фокусын цэгийг дээр ингээд харах хэрэгтэй. Ер нь бол та хэд маань нэг юм санах хэрэгтэй. Цуглуулах линзэн дээр бодит уруу харсан дүрс үүсдэг. За тэгээд F 2F гэд харах юм бол F рүүгээ дандаа томордог. F рүүгээ ингээд би хоёр талаас ирэх юм бол хоёр тал руугаа ирэх юм бол томордог. F-ээсээ олдох юм бол багасч яадаг. Тэгэхээр энэ бол яг 2F дээр гарч ирэх юм бол яг өөртөө тэнцүү урттай гаргаж ирдэг. Тэгэхээр энэ бол жижигссэн байгаа учраас бол 2F-ээс хол байгаа гэсэн үг. Тэгэхээр бол А зайн бол 2F-ээс их гэт ингээд шууд харчна гэсэн үг. За нүдний тусаж буй гэрлийн цацрагийн зураг болон дүрс өгөгчээ. Уг харааны ямар гажигтай вэ? Энэхүү гажигыг засахын тулд ямар линз зүүх вэ гэж. За тэгэхээр үүсэх дүрс маань энэ нүдний ухраан цааталд үүссэн байна. Тэгэхээр энэнийг цацрагийг илүү наашлуулах хэрэгтэй гэсэн үг. Наашлуулахын тулд бол яг хөглөр илүү цуглуулах хэрэгтэй буюу энэ цуглуулж линзийг ашиглана. Тэгэхээр энэ бол ойрын хараа муудсан гэсэн үг. Ойрын хараа муу гүтгэр линз ашиглана. За хүнхэр төлний мөрөөлтийн радиус 60 см. Бие толноос 40 см-ийн зайд байрласан бол толноос дүрс ямар зайд үүсэх вэ гэж. За энэ зайд дутчих. За тэгэхээр бол бид нар нэгийг хуваах нь А, нэмэх нь нэгийг хуваах нь Б, тэнцүү нэгийг хуваах нь F гэдэг дээр бол ашиглаа сурцсан байх хэрэгтэй. За сарниулагч линз. За тэгээд гүдгэр төл хоёр дээр фокусын зай бол хасах тэмдэгтэй байдаг. Бусдаар бол нэмэх тэмдгээр бол ашиглаа бодчихно. За дээрэс нь мөрөлийн радиусын хагас нь өөрөө фокусын зай болдог толон дээр. За тэгвэл нэгийг хуваах нь 40, нэмэх нь нэгийг хуваах нь Б, тэнцүү нэгийг хуваах нь 60 биш юу гэж гэнэ 30 гэж бичнэ гэсэн үг. За ингээс нэгийг хуваах нь Б тэнцүү, нэгийг хуваах нь 30, хасах нь 40-1. За энэ дээр 4 сөрөг нь, энэ дээр 3 сөрөг нь. Тэгэх юм бол 120-ны 1 буюу хүртүр хоёр байраас ялах юм бол 60 гарч ирнэ гэсэн үг. За 120 гарч ирнэ. Тэгээ 120-ыг бид нэр 40-тэй хуваана. Тэгэх юм бол 3 дахин өссөн гэсэн үг. Тэгээд И хариулт. Өсгөлт гэдэг маань Б-г Ад нь хуваадаг. За 88226 радио изотоп дахь протоны тоод болон нейтроны тоо болно гэж. За энэ бол нуклоны тоо буюу протон нейтроны нийлбэрийг ярьдаг. Z дээр нэмэх нь N гэж үздэг. За энэ бол өөрөө бидний хувьд протоны тоо Z. Тэгэхээр бол протоны тоо урдаа юм. Тэгэхээр 88 нь урдаа гэсэн үг. За энэ 226 та биш. 88 энэ итрээ явчлаа биш. Тэгэхээр 88 138 хасаад 226-аас 88-ыг хасаад гараад ирнэ гэсэн үг. Атом гэрлийг шингээхэд атомын энерги нь ийм жовлоор нэмэгдсэн бол атом ямар давтамжтай гэрэл шингээсэн бэ гэж. Е тэнцүү H F.
Тэгэхээр F-ийг олно гэсэн үг. Тэгэхээр 1 9 8 6 үржих нь 10-ын хасах 19-ийг хуваах нь Планкийн тогтнол буюу 6 62 үржих нь 10-ын хасах 34 байна гэсэн үг. За энэ хоёр маань хураагдаад энд 15 гарч байна. За 15-тай тэгээд 19-ийг 6-д хуваахарч нэг 3 орчимтай. Тэгэхээр 3-ыг үржих нь 10-ын 15 зэрэгтэй. За уран 92 235 маань 2 альфа 3 бета задрал хийсний дараа үүсэх элементийн цөмийн цэник хэд байх вэ гэж. Цөмийн цэник гэдэг нь 32-ыг ярьж байгаа. 92-ыг ярьж байгаа. Тэгэхээр альфа гэдэг маань бол гели 2 4. Бета гэдэг маань энэ дээр бол хасах бетатай байх. Тэгэхээр бета гэдэг маань бол хасах 1 тэг юм байдаг. Тэгэхээр бид нар зөвхөн доотлын тоон дээр ярина гэсэн үг. Цөмийн цэник гэж авах гэсэн. Тэгэхээр 92 тэнцүү 2 альфа. Тэгэхээр 2-ыг үржих нь 2. Юу болж байгаа юм гэхээр эн чинь цөмийн цэник байна. Тэгээд энд 2-ын тоо. Эдгээр үржүүлнэ гэсэн үг. За нэмэх нь хасах 1 чинь хэд удаа байгаа юм бэ гэхээр энд 3 удаа. Тэгэхээр хасах 1-ийг үржих нь 3. За тэгвэл энд хэд гарч ирэх юм бэ гэж. Энэ зэт. За тэгэх юм бол энэ чинь 4 3 ингээд энд 91 юм байна. Тэгвэл 92-тай тэнцүү гарч ирнэ гэсэн үг. За кобальт 60 бодисын хагас задралын үе нь 5.3 жил бол 15.9 жилийн дараа кобальтын хичнээн хувь задрах вэ. За тэгэхээр 5.3 жилд 50% задарна. За тэгэхээр 100% байсан зүйл маань 5.3 жил болоход 50% болно. Дахиад 50% маань 5.3 жил болоход 25% үлдэнэ. Дахиад 5.3 жил болоход 12.5 энэ үлдэнэ. Тэгэхээр 5.3-аар 1 2 3 явуулчлаа буюу 15.9 болцсон гэсэн үг. Тэгэхээр 12.5 үлдсэн байгаа. Хичнээн хувь задрах вэ гэхээр бид нар бол задарсан тоо гэхээр энд бол 87.5-ыг асууж байна. Буюу А хариултаа үзснэ гэсэн үг. 12.5 нь үлдсэн. Бид нар задарсныг асууж байгаа учраас гэсэн. 87.5 болно гэсэн үг. За 30 м-ийн өндөрт байгаа 0.2 кг масстай биеийг 20 м/сек анхны хурдтайгаар X дээш шидэв. Чулууны уналтын хурдтал ийм. Чөлөөт уналтын хурдтал. Шидснээс хойш 1 секундын дараа биеийн кинетик энерги гэж. За тэгэхээр яг ээш зориулж байгаа учраас би жоохон хурдан бодоод байгаа. 20. Тэгэхээр G гэдэг нь секунд тутам бол 10-аар багасгана. Тэгэхээр 2 секундын дараа хурдан тэг болно гэсэн үг. 30-аар шидэх юм бол 3 секундын дараа, 40-аар шидэх юм бол 4 секундын дараа гэсэн үг. Тэгэхээр 1 секундын дараа хурдан хэд болох вэ гэхээр 10 болчихно. Тэгэхээр кинетик энерги маань EK тэнцүү MV квадратыг хуваах нь 2. Тэгэхээр 0.2-ыг үржих нь 10-ын квадрат хуваах нь 2. 100-г 0.4 үржүүлэхээр 10 гарна гэсэн үг. За энэ дараа. Биеийн хамгийн дээд зэгт хүрэх хугацаа. Тэгэхээр 22 секундын дараа гэдээ би сайн хэлсэн те. Энэ бол 2 секунд. Биеийн хамгийн дээд зэгт хүрэх үед газартай харьцангуй түүний потенциал энерги. За тэгэхээр энэ ашигдсан дүрсийн талбай бол явсан зам болно. Тэгэхээр 22-тай гурвалж юм гэхээр дээшээ хөөрсөн зай маань 22-т үржүүлээд 2 дугаараар чинь 20 м болно гэсэн үг. Тэгэхээр анх 30 м-д байна гэхээр чинь H max чинь 50 м болно гэсэн үг. Тэгэхээр потенциал энерги маань mg H max. Буюу масс нь 30, үржин g 10, үржин 50. Ингээ бодох юм бол энд бол масс нь 30 шүү дээ. Масс нь 0.2. Энд чинь өндрийг авч байна. Масс нь 0.2. За ингээд бодох юм бол энэ чинь 100 биш 500 0.2 гэхээр 100. 100 болчихно. Би шидснээс хойш 5 секундын дараа газартай харьцангуй түүний потенциал энерги хэд вэ гэж.
За тэгэхээр газартай харьцангуй гэхээр дахиад 3 секунд яваад 5 секунд болно. Тэгэхээр ийм гурвалжны талбай зурагдана. Энэ тал нь 10 секунд тутам нэмэгдэхэр чинь 30 болно гэсэн үг. Энэ 3. Тэгэхээр 33-тай энэ гурвалжны талбай нь 45 м болно гэсэн үг. Тэгэхээр 50 м-ийн өндөрөөс 45 м нь хасагдчих юм бол ааш 2 чинь 5 м болно гэсэн үг. Тэгэхээр 5 м болно гэдэг чинь энэ өндрөөсөө 10 дахин багасч чинь. Тэгэхээр потенциал энерги нь 100-аас 10 дахин багасхаар энэ бол 10 жоул болно гэсэн үг. За 2-ыг үрчиг нь 15 зэрэг паскал даралтай хасах 73 градус Цельсийн бортуртай 1 г ус төрөгч хийг изобараар 127 градус Цельс хүртэл халаа. Хийн волюмаас ийм анхны эзлэгүүнийг олгож байна. За төдийн төчлөлөө биччихье. PV тэнцүү new RT. За тэгэхээр бид нар эзлэгүүнийг олно. Эзлэгүүн гэдэг маань new RT хуваах нь P даралт байна гэсэн үг. 1 г ус төрөгч гэж. Тэгэхээр бодисын тоо хэмжээ чинь 1 г-ыг хуваах нь 2 буюу 0.5. Буюу 21. Үржих нь R нь 831. Үржихийн температур чинь хасах 73 гэхэр чинь 200 Кельвин. Тэгээд даралт нь 2-ыг үржих нь 15 зэрэг паскал. За ингээд бодох юм бол энэ энтэйг хураагдах юм бол 10-ын хасах 3 зэрэгт гараад ирнэ. За энэ 2 дахь хураач чинь 831-ийг 2 хуваах юм бол 4,16 5 үржих нь 10-ын хасах 3 зэрэгт буюу 4.2 гэж томилох юм уу? Цаашлах. 8,31-ийг хуваах нь 2. 4.1 цаг 55. Тэгэхээр эн чинь яг харахгүй 4.2 гэж үзэх нэ. 4.2 литр. За хийн гүйцэтгэх ажил гэж. Тэгэхээр энэ чинь изобараар гэж байгаа учраас ажил гэдэг чинь P-г үржих нь дельта V. За даралт нь бол 2-ыг үржих нь 15 зэрэгт паскал байгаа. За тэгээд 127 градус Цельс хүртэл халаасан юм байна. Тэгэхээр бол энэ үний температурыг олох юм бол T1 нь 200 Кельвин, T2 нь болохоор 273-ыг нэмэхэр чинь 400 Кельвин болж байна. Тэгэхээр бол P1, V1, T1, P2, V2, T2 учраас энэ хоёр хураач чинь изобар учраас тэгэхээр температур 2 дахин ихснэ гэдэг чинь эзлэх нь 2 дахин болно гэсэн үг. Тэгэхээр эн чинь V2-аас хасах нь V1 гэдэг маань бол 2V1 гэсэн үг. Энэ V2 маань. Тэгэхээр эндээс ингээ хасах юм бол 2-ыг үржих нь 15 зэрэгт үржих нь 4,155-ыг үржих нь 10-ын хасах 3 зэрэгт. Энийг үржүүлэхээр 8,31 гарч ирж байгаа. Тэгээд 10-ын 2 зэрэгт. За энэ тэгэхээр энэ бол килжоул руу шилжүүлэхээр 831 жоул буюу 0.8 гэсэн үг. 0.8. Хийн дотоод энергийн өөрчлөлт гэж. За тэгэхээр изобар процесс дээр ийм байдаг. P дельта V чинь өөрөө new R дельта T-тэй тэнцүү болчдөг. Тэгэхээр дотоод энергийн өөрчлөлт гэдэг чинь 2-ны I new R дельта T буюу шууд ажил болж өгдөг. Зөвхөн изобар процесс дээр ингэдэг. Зөвхөн изобар. За тэгэх юм бол эн чинь ус төрөгч хэрэгж байгаа. Тэгэхээр 2 атомд хэрэгж байгаа. Тэгэхээр 2-ны 5 үржих нь ажил нь 0.8 гэсэн. Энэ энэтэй хураагдах юм бол 0.4, 0.4-ийг 5 дуржуулах юм бол 2 килжоул. За энэ 2 килжоул. Гаднаас авсанд бол энэ хоёрын нийлбэр чинь гараад ирнэ. Тэгэхээр 2.8. За ингэж бодно гэсэн үг. За тогтмол гүйдлийн хэлхэнд R1 тэнцүү 2 Ом, R2 тэнцүү 3 Ом, 5 Ом. За энэ тэтгэлэг бичиж 5. Энэ маань 2, R2 маань 3. За эпсилон 1 маань 7. Энэ маань 4 гэсэн үг. За ингээд хэдүүлээ хүрээний чиг сонгож. За 7 хүрээний чиглэлд авах учраас нэмэх
7 тэгээд хасах нь i1-ийн үрч нь 2. Тэгээд 5-ийн үрч нь i. Тэнцвүүдийг. За өөр элемент алга. За нөгөөх нь 4. Хасах нь i2-ийн үрч нь 3. За гүйдлийн чиглэлийн доошоогоо хүрээний чиглэл ингээд зөрөөд ороод ирж байгаа учраас нэмэх болно. I үрч нь 5. Тэнцвүүдийг. За нөгөө талаас эндээс i1 гэсэн гүйдэл маань доошоогоо i, ийшээгээ i2 болж байгаа. Тэгэхээр i1 тэнцүү i дээр нэмэх нь i2 байна гэсэн үг. За бид нар юу болох юм бэ гэхээр i1 i2-ыг болох юм байна. За. Тэгэхээр i-ыг олчих юм бол i-ыг олвол i1-ээс хасах нь i2 байна гэсэн үг. За энийг ийш нь орлуулчих. Тэгээд 7-оос хасах нь 2i1, хасах нь 5i1, нэмэх нь 5i2 тэнцвүүдийг олно гэсэн үг. Нөгөөх нь 4-өөс хасах нь 3i2, 5i1, хасах нь 5i2 тэнцвүүдийг. За ингээд эмэгтгэж. 2i1-тэй ингээд нэмэх бол 7, 7-оос нь 7i1, нэмэх нь 5i2 тэнцвүүдийг. За нөгөөт нь болохоор 4-өөс хасах нь i1 нь 2i 5i1 нэмэх тэмдэгтээ хасах нь 8i2 тэнцвүүдийг байна. За энэ дээр бид нар i2-уудыг байхгүй болгочих. За тэгэхээр энийг 8 дөржүүлээд энийг 5 дөржүүлээд энийг 8 дөржүүлчих. Тэгээд нэмчих. За тэгэх юм бол 7 8 56. За хасах нь 56i1 энэ дөржүүлэхээр 20. За тэгээд нэмэх нь 25. Тэнцвүүдийг олно гэсэн. 25i1 баг. За ингэх юм бол энэ нь бол 76 тэнцүү 56-аас хасах нь 25 31. За тэгээд энэ бол 31i нэгтэй тэнцвүүлж байна гэсэн үг. Тэгэхээр 76 кубах нь 31 гэдэг маань 245 юм байна. 245. За i2-ыг олъё. i2-ыг олох юм бол бид нар энэ дээр аль нэгэнд нь орлуулчихна. За тэгэх юм бол 4 дээр нэмэх нь 5-ыг үржих нь 245, хасах нь 8i2 тэнцвүүдийг. За ийм бодно гэсэн үг. За ингэвэл эндээс 245-ыг үржих нь 5, нэмэх нь 4, хуваах нь 8. За эндээс бол 203 гарч иж байна. 203. За i-ыг олох юм бол i1-ээс хасах нь i2 245-аас 203-ыг хаснаа гэсэн үг. За тэгвэл энэ дээр i тэнцүү 0,42 гарч иж байна гэсэн. За 20 секундын хугацаанд R резистор дээр ялгарх дулаан гэж. Тэгэхээр дулаан гэдэг маань бол I квадрат үржих нь R үржих нь T байгаа. За I нь болохоор бид нар 0,42-ийн квадрат үржих нь R нь болохоор 5. Тэгээ үржих нь 20 секунд байна гэсэн үг. За тэгэхээр 0,42-ийн квадрат зэрэг төшөөлээд үржих нь 5, үржих нь 20. За ингэхээр 1764 буюу ойролцоогоор 18 юм уу да. За ингэж томилж. За энэ жоохон би нэг юм шалгасангүй. Энэ яг томилсон утгаар үгүй юу гэдгийг бол шалгасангүй. Тэгээд жоохон алдаа гарч магадгүй шүү. Гэтэ сайн мэдэхгүй байна.
За дараа нь гармоник хэлбэрлийн график өгч гэж. За хэлбэрлийн давтамж. За тэгэхээр үеийн энд бол 4 байна. Тэгэхээр давтамж бол 1 бахан 4. Тэгэхээр 4-ийн 1. За энд 4 юм байна. За хэлбэрлийн тэгштэл ийм гэдэг өгсөн байна. За тэгэхээр тэнцвэрийн байрнаас бол доошоогоо эхлэхээр бол сөрөг байдаг. Тэгэхээр бол би энийг бол x тэнцүү хасах 1 синус омега t гэж бичих хэвээр. Тэгэхээр энд бол омега гэдэг маань бол 2π квахан t байдаг. За энэ чинь бол 2π ню гэсэн үг. Тэгэхээр омега гэдэг маань бол 2π хүрчэн 4-1 гээд энд бол 2-ны π гэж бичих хэвээр. Тэгэхээр бол би бол энд бол бичгтээ омега хооронд 2-ны π гэж ингэж бичнэ гэсэн үг. За тэгсэн чинь энэ b дээр гол нь хасах байх уу эсвэл 1 байх уу? Модулыг асуугаад байгаа юм уу яагаад? Гэтэ ээш дээр хасах тэмдэг будагддаг бол би бол юуг сонгох вэ гэхээр хасахыг авна. Яг л энэ чи системээр өгсөн биз дээ. Тэгэхээр бол би b-г бол хасах байна гэх юм бол энэ бол илүү зөв болно. За хэлбэрлийн хурдны далайц гэж. За эндээс нэг удаагийн уламжлал авна. Нэг удаагийн уламжлал авах юм бол хурд гарч ирнэ. Тэгэх юм бол хасах 1-ийг үржих нь π квахан 2 үржих косинус π квахан 2 үржих t. Хурдны далайц гэхээр чинь бол энэ бол нэгтэй тэнцүү байх хэвээр. Тэгэхээр π квахан 2. Энэ бол π квахан 2. Тэгэхээр d маань 2 байна гэсэн үг. За хэлбэрлийн хурдгалын далайц. За тэгэхээр эндээс дахиад уламжлал авна. Тэгэхээр бол дахиад π квахан 2 гэж үржигдэнэ. Тэгэхээр π квахан 2-ыг үржих нь дахиад π квахан 2 гэсэн үг. Тэгэхээр энд бол π квадратыг квахан 4. Тэгэхээр энд 1 байна гэсэн үг. Тэгэхээр e тоо маань 1, f тоо маань 4 байна гэсэн үг. Ийм байна гэсэн үг. За тэгвэл 2-1 секундын хугацааны дараа хурдны утга. За хурдны утга гэдэг нь тэр байна. За тэгэх юм бол v тэнцүү хасах 1 π квахан 2. За тэгээ үржих нь косинус π квахан 2 үржих нь t-ийн хооронд 2-ны 1 тавина гэсэн үг. За энэ чинь юу болж байгаа нөхөр π квахан 4. Косинус π квахан 4 гэдэг чинь косинус 45. Тэгэхээр язгуур дээр 2 хуваах нь 2 гарч ирнэ гэсэн үг. Язгуур дээр 2 хуваах нь 2. За энэ чинь бол хасах тэмдэгтэй 3, энд 1.4 хуваах нь 4 байна гэсэн үг. Тэгэхээр 3-ыг 1.4 дөржүүлээд хуваах нь 4. За ингэх юм бол 1/5. Зөв. 1/5 тоймлох юм бол энэ 1.1 гэж авах нэ. 1.1. За тэгээд энд нэг юм байна. Хасах тэмдэгний асуудал гараад байна. Хэрвээ энд хасах тэмдэг бодсон бол энд бас хасах тэмдэг байх хэрэгтэй. Тэгэхээр энэ хасах тэмдэг биш, энэ бол b бол явж бол хасахаар биш юм аа, нэг юм байна гэдгийг л харуулах гэдэг юм л. Тэгэхээр энэ бол жоохон буруу бодлого болчихно гэсэн.